За баярлалаа үзэгчдээ өдрийн хөтөлбөрийн маань сурвалжлах баг Жимгээ хоёр өнөөдөр баруун дөрвөн замын цоо шинхэн сүндэрлэн боссон Джейм Паласын 14 давхар дээрээс мэдчилж байна. За яг одоо бид хоёрын ард харагдж байгаа шинэ хөгжил мэдлэг ур чадвар хандлага гэсэн урайтай ийм академи дээр хүрэлцэн ирсэн байгаа. За шинэ хөгжил академиг өнөөдөр онцолж танилцуулсан. Урд нь шууд нэвтрүүлгээрээ дамжуулж Жимгүүтээр хэлжсэн. Тун утгагүй яг шинэ хөгжил одоо академийнхаа байран дээр очиж сургалтын төвийнхаа ямар тав тухтай орчинд одоо сургалтаа явуулдгийг, ямар хичээлийн байртай, ямар хамт олонтой, ямар багш нартай гэдгээс танилцуулна гэж ярьсан бол яг одоо амлалтандаа хүрэх гэж байна. Тийм ээ. За тэгээд ер нь бид хоёр сая лифтээр ус 14 давхад гарч ирээд энэ бол Джейм Палас чи ямар гоо төгсөлтэй юм бэ? Тэг яг хотын төвдтэй байрал маш гоё. Тэгээд энэ нь одоо маш их таалагдж яг эхэлж орж ирсэн мэдрэмж гэх юм бол одоо ингээд харахад ийм том гоё цонхоор бүр хот маш гоё харагдаж байна. За ингээд хоёлоо орж танилцах уу? За тэгээд ерөнхийдөө шинэ хөгжил академи маань бол 6 ангитай тийм тэгээд ер нь маш олон хямдрал урамшууллыг сар бүр сургалтандаа бол одоо зарлж идэг. За эндээс хоёул одоо нөгөө танилцах хүн болно шүү дээ тий. Эй сайн байна уу? Сайн байна уу? За тэгэхээр түр ийшээ нэхлээд ороод хальт танилцж эхлэе тий. За үзэгчтэй одоо нэг танилцуулж байгаа. Өмнө нь бол зарим үзэгч бол таньж байгаа. За хэн блэ? За шинэ хөгжил академийн сургалтын албаны дарга орлого байна. За ажлын тавтай юу? Ажил тавтай. Жижиг хөрөмжийн ажил тавтай юу? Тавтай. За тэгээд танахыг зориод ирлээ. Шинэ хөгжилтэй маш гоё байран тав тухтай орчныг бүрдүүлэн сайхан сургалтаа явуулд юм байна. Тэгээд мэдээж өдрийн хөтөлбөрөөр дамжуулаад бид бүхэн тав тухтай орчныг бүрдүүлж ажиллаж байгаа одоо газруудыг бид хоёр сурвалжгаар одоо танилцуулдаг байгаа. За тэгэхээр хаанаас эхлэх вэ? Бид хоёрт жим болооч, зам болооч. Жим зам болоод гоё ангиудаа танилцуулаад гоё ярилцаад явъя гэж бодлоо л доо. За баярлалаа. За тэгээ. За энд манай англи хэлний сургалт маань явагдаж байна. За энд хамаагүй орж болох уу те? Зүгээр үү? За сайн байцгаана уу? Сайн байна уу? За орчих уу? Манай англи хэлний сургалт ингээд явагддаг. Багш маань хүн болгонтой ингээд тулаад бүгдээрээ хичээлээ хийгээд явж байна. Сургалт маань явагдаж байна. За багшаасаа нэг ганц хоёр яриа авчих тий. За багш маань за өдөрт ер нь хэдэн цагийн хичээл орж байна? За өдөрт ерөнхийдөө 3 өөр ангид 3 цагаар гэрч өдөрт 9 цагийн англи хэлний хичээл орж байна. Тэгэхээр 7 хоногт 45 цагийн англи хэлний хичээл ордог гэсэн үг. Хүүхэд бүрт. Ер нь одоо академи маань хэдэн хувийн практик, хэдэн хувийн онол гэж явж байна. За хүүхдүүд маань ер нь хэр идэвхтэй байна? За хүүхдүүд маань бол нэлээд сонирхолтой, маш идэвхтэй байна. За одоогийн байдлаар бид нар яг дүрмээ үзээд явж байгаа болохоор төлхөө одоо 70% нь онлоо үзээд 30% нь практик хийгээ явж байгаа. Учир нь юу вэ гэхээр эхлээд яг одоо цагаа төгссөн ойлгочих юм бол дараагийн өнгөрсөн болон ирээдүйд цагаа үзэхэд илүү амархан бол явчихдаг байхгүй. Тэгээд яг тийм өнгөрсөн цагаа үзээд ирэхээрээ ерөнхийдөө ярианы практик руу ороод эхэлнэ гэсэн. Тэгэхээр дүрмийн хичээлээ ярианы хичээлтэй хослоод орж байгаа гэсэн үг л дээ. За одоо энэ чинь ингээл шалгаа сууж дандаа зүв ямар ч мундаг юм те. Би бол дандаа буруулах байсан байна. За маш их баярлаа. Дараа эрт сураад энэ зүв авдаг болно. Тэ. Хоёулаа санаалаад хэлэхэд энд ангид орж ирээд яг насны хүмүүс байгаа юм тийм маш гоё. Тэгээ нэг анги хамт олон бүрдүүлээд ингэж суралцж байгаа нь миний хувьд маш их талархалтай бас гоё санагдаж шүү. Тийм чи сэтгэл авъя те. Тэгээ. За ингэ хичээл өгүүлж байгаад бас уучлаарай. Тэ ажил юм да. За эндээс бас насных гэдэг утгаараа. За сайн байна уу? Сайн байна. За англи хэлний курс тийм ээ одоо шинэ хөгжил академид сурж байна. Сэтгэлээ болцооч. Маш өндөр. Шинэ хөгжил би ч одоо нэг сар гаруй явж гинөө. Одоо 2 дахь сараас ер нь хичээл. За ер нь сургууль сайтай. Хамгийн гол нь зүгээр надад манай багш бид хоёр аягүй чөлөөд өгдөг. Бид хоёр ч яг манай ангийнхандаа бүгдээ чөлөөд өгдөг. Багш маань өөрөө сайн болохоор бол ер нь энэ академи таалагдж байгаа шүү дээ. Ер нь бол багш муу байсан бол хичнээн академи одоо юм сайн байгаад ер нь бол нэмэр ахгүй багшийн хувьд бол аягүй сайн байгаа. Тэгээ тухтай орчин, дулаахан газар тэгээд нөгөө
ална үеийн хинтэйгээ яг нөгөө нас насны олон хүмүүс аваа болохоор бүр амар тухтай байгаа. Тэгээ ер нь бол цэвэрхэн газар. Тэгэл юу уу яах уу л гэж өгөөд байдаг шүү. Ер нь бол ахаа тий харин тий ер нь хотын төвд ч тэр ерөнхийдөө дэшид шиг яваад ахгүй ерөнхийдөө ханаасаа ч ирсэн яг төвд байгаа сте. Би жишээлбэл сансраас манай хийгч эцмэгч споргоос ирд. Тэгэхээр чи ингээ хоёр талаас бол яг төвдөө ханаас нь ч ирсэн яг төвдөө болохоор амар. Тэгэхээр хэрвээ хотын захтайсан бол бид нар бүр бас хитрхи хол газар руу бол явахгүй шүү. Сурхын төлөө нэг 3-4 буудал газар явах бол юу шаардлага байж таарахгүйсаа. Ахаа. Одоо зүүнээ таалагдж байгаа. Маш их сайн машины төгжээ их үед те. Одоо гэрээс гарахтаа 1 цагийн өмнө гарна төгжэн дотор ингээ баг цагтаа ирж амжихгүй болчиход байгаа. Тэгэхээр гэр ойрхон болохоор яг төвдөө болохоор айгүй амар болчихж байгаа байхгүй. Автобус төгжээ ихтэй үедээ автобусандаа суучна бүр болохгүй бол тэгээд машиндаа суугаа хүрээд. Тэгээд би бол яг ангидаа хамгийн одоо өндөр настай нэх юм уу? Хэл тэгтээ сурахад угаасаа нас хамаагүй шүү дээ. Тийм. Тэгээд яг хуу би өөрөө нөө Солонгост айгүй олон жил байж байгаа сая ирээд удааг байгаа л да. Тэгээд одоо яг хуу 12 сард одоо 1 сарын дараа болсон. Тэр орондоо нөө гэртээ одоо зүгээр ингээ те нэг цонхоор хараад гиюрэл идчихэл уучаал ингээ байж хахаар цаг өнгөрөхгүй байгаа байхгүй юу? Тэгээд би бас нөгөө өөрөө одоо Солонгос хэлтэй боломжийн гэж бодож ин л да өөрийгөө. Тэгээд тэрнийхээ хажуугаар бас англи хэлийг бас зүгээр ингээд цаг зүгээр өнгөрүүлээд одоо цаг хайран болохоор тэр цагтаа зүгээр сууж хахаар англиний дамжаанд явъя гэж бод. Эдний одоо шинэ хөгжил академид ирж суралцж байгаа хгүй. Тэгээд ирээ сурсан чинь айгүй гоё орчинтой дулаахан даарахгүй хамгийн гол нь багш маань хамгийн гол нь айгүй энгийн хэллэгээр ойлгомжтой зааж байгаа хгүй. Зөвөр би англиний одоо дамжаанд өөр газар ер нь бол сууж лээсэн л да. Солонгосоос өмнө. Тэгэхэд бол ингээл нэг нийт дунд нь нэг тайлбарлаад өгчин. Тэгэд яг ингээд нөгөө нэг тэр үедээ нэг ойлгож байгаа юм шиг мөртлөө гэртээрээ тийхлээр за юу гэлээ багш юу гэлээ гэд ингээд бодтий. Одоо бол яг тийм байхгүй. Яг ингээд нөгөө багш яг энгийн хэллэгээр яг бүр ингээд бүр яг нэгдүгээр ангид ороход багш А Б гэд ингээд яг заадаг шиг бүр яг тийм ингээд нөгөө энгийн хэллэгээр тайлбарж байгаа болохоор айгүй хүртээмжтэй толгойд их хурдан орчиж байгаа. Тийм болохоор айгүй сурах эхлээд жоохон шантраад исэн нөгөө олон жилийн дараа нөгөө англи хэлээ яаж үзэж байгаа болохоор за би ч өстой нэрээ сурахгүй юм байна да гэж бодож исэн. Тэгээ нөгөө явцын дунд ингээ нөгөө багш маань ингээд яг ойлгохгүй байгаа юм дэр энгийн үгээр тайлбарлаад ирэнгүүт яг тэр өвч толгоос сууж байгаа. Тэгээ тасгал дээр ажиллаад ирэнгүүт яг бүр ингээд бүр ойлгоод урам аваад одоо бүр айгүй хурдтай явдаг болчиход байгаа шин. Эхлээл бүр ойлгохгүй нэг хичээлийг баг 3 өдөр баг үзээч би бүр толгоонд орчихгүй яйдаг баг шантраад замаасаа бүр болдог ч юм лээ болчихсохгүй. Тэгээ одоо яг ингээд яваад ирсэн чинь ингээд хичээлээ ойлгоод ирэнгүүт дасгал дээр ажиллангууд одоо жоохон хурдтай болж ирэнгүүтээ нөгөөтөндөө урам аваад бүр ингээд илүү бүр хурдан сурмаар санагдаад баг даалгавраа баг ингээд дээгүүр харж гал баг ингээд бичих гээд байгаа юм шүү. Бас л дандаа зөв энэ. Тэгээд ер нь өдөр хажуу сууж байгаа бас зөв ёо. Яг одоо журнал дээр дүн тавьдаг байсан бол арга мундаг шалгаад буруу гээл ингээл бүр нөгөөдгөндөө бүр ингээл утрал сэтгэлээр унаа ш. Тэг чи ингээл зөв гээл тэнгүүт нь айгу урам аваад бүр цаашгаа хурдан үзмээр бүр ингээ алгацаад үзчихмээр санагдаад байгаа. Баярлалаа. Тийм тэгээд энэ юу одоо шинэ хөгжил академид сурснараа тэгээд айгу сэтгэл ханамжтай цагийг бас үр бүтээлд өнгөрүүлсэн. Багш нар тэгээд айгу энэ нэг юу лээ? Найрсаг нөхөрсөг тий. Одоо жишээлбэл ингээл бид нар чинь гаднаас ингээл даараад ороод ирж байгаа тий. Тэгэхэд чинь орж ирэхээс ахуулаад ингээл багш нар айгу мэдлж байгаа. Тэгээд одоо ингээл энэ саамш суудаг охтууд чинь ингээл халуун цай хүртэл хийгээл бариад кофе цай уугаа бариад ирж байгаа.
тэрэнд нь амар сэтгэл бүр айгүй Танаа юу нэг байж үеиг гой сурж байгаа чинь. Тэгээ угаасаа нөө юу орчин тухтай болоод ирээд хүмүүс нь ингээд ахаар хүн чинь угаасаа сурах чадвар ч гэсэн бас өөр нөлөөлт юм шиг байгаа. Хэрвээ бас ярмансан газар очиод явал бас л өөр төвшин сурж магадгүй. Би л одоо эх 7 хоногт төгс цагуудаа үзээд эхэлнэ. Ер нь зорилт тавьсан байгаа. 3 сарын бол хангалттай л гэж бод. Яг 3 сар төгснө. Тийм болохоор бүр 2 цагт хичээлдээ ирдэг бол одоо л автобусандаа суугаа бараг цагийн өмнө ирчээд энэ дотроо хичээлээ хийгээд нөгөө тухтай дулаахан тухтай орчинтой болохоор зэрэг эрт ирээд бас тэр оронд нөгөө нэг гэртээ хийж амжаагүй даалгавраа нөхөж хийгээд те бас нөгөө хүүхдүүд ирээгүй багшаасаа бас нөгөө үлдсэн мэдээгүй юм а бас тийм тодруулсан байвал. За маш их баярлаа. Тэгээд дандаа битэр маш гоё ирч хүчтэй ангид орж ирлээ. Баярлалаа та бүхэндээ. Тийм байна. За амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа багшаа хичээлийг нь өмүүлсэнд. Багш ингээд нэг оюутан одоо хамт сурж байгаа юм шиг л хажууд нь. Ерөөсө тулаал очоод суучт юм байна л да. За энэ бол англи хэлний анги байлаа. За ер нь хэдэн анги танхимтай байлаа? За манайх Нэгтлэн модох бүртгэл хүний нөөц одоо сургуулийн өмнөх боловсрол нөөц цэцэрлэгийн туслах багш бүлгийн багш эдгээр нийлээд 6 анги танхимтай. Одоо 2 дахь анги танхим маань болохоор энд Нэгтлэн модохын сургалт маань явагдаж байна. Энэ болохоор Нэгтлэн модох бүртгэлийн ангидаа бид нар янз бүрийн нөгөө санхүүгийн талангаа гаргаж сурахаас гадна бас баримтчгийн стандарт, тэгээ англи хэл, компьютер, Excel гэдэг энэ хичээлүүдийг бас төлхөө оруулж өгдөгөө. За одоо сургалтууд маань жишээ нь давхар үзэгчтэй гурлаа мэдээлэл өгөн тийм ээ. За наашаа зогсчихъя. Би суучих. За ямар үнэтэй байгаа л одоо жишээ нь Нэгтлэн модох одоо бүртгэлийн анги маань жишээ. За Нэгтлэн модох бүртгэлийн 1 жилийн анги, 3 сарын анги, 21 хоногийн анги гэсэн 3 янзын хугацаа байна. За тэгээ 1 жилийн анги маань болохоор Нэгтлэн модох бүртгэлийн одоо хичээлүүдээс гадна янз бүрийн нөгөө данс, тооцоо, тайлан гаргахаас гадна эдийн засгийн хичээлүүдийг, онлын хичээлүүдийг бас үздэгээрээ илүү даваа талтай байдаг. Эдийн засгийн онл үзэн дээр англи хэл, компьютер, Excel эдгээр бас Нэгтлэн модох бүртгэлийн програмуудыг үздэгээрээ бас даваа талтай байгаа. За тэгээд ингээд байж. За сайн байна уу? За танилцчих. Химлээ. Зүгээрээ хин гэдэг. Атхан зэ. За Нэгтлэн модох бүртгэлийн анги сурж байна. Хэр удаа сурж байна? Одоо нэг 14 хоног л явж байна. Эдний ер нь хичээл сургалт хэр санагдаж байна? Боломжийн Таалагч байна тийм. Харин тийм байна тийм. Нөгөө камер урд нь нөгөө харж байгааг нөгөө урд нь зогсож байгааг болохоор бас тийм ойлгож байна. Ойлгоно. За баярлалаа манайхаа уучлаарай. Хичээлд нь хүмүүлээд ороод ирсэн. Суралцагчид маань их завгүй байнгын ерөөсөө чөлөөтэй ингээ хичээлээ хийгээд завгүй тоо бодож сууж идэг хүмүүс идэг. За энд болохоор ганцаарчилсан сургалт явагдаж байна. Маань 1 жилийн бүлгийн багш бас бэлтгэдэг байгаа. За үүний маань бас бид орой ичнэ өдөр гэсэн ангиудыг бэлтгэхээс гадна ганцаарчилсан өдрийн VIP сургалтыг бас явуулж байгаа. За одоо бол ингээд манай оюутан манай сурагч манай ажлынхаа одоо нөгөө чөлөө аваад за яг манай дээр ингээд шатсан агсан шатныхаа сургалтанд одоо ингээд 3 дахь арай суух жишээний бид ийм байдлаагаар ажиллаж байгаа. За ерөнхийдөө бол манай шинэ хөгжил ахтай маань цэцэрлэгийн бүлгийн багш мөн туслах багш бэлтгэдэг байгаа. За одоогоор бол баг манайх одоо ангидаа цэцэрлэгийн бүлгийн багшийг одоо ганцаарчилсан буюу VIP сургалтаа явуулж байна. За оюутан маань 3 дахь удаага агсан төвчний сургалтандаа ирээд суух жишээний. За мөн бас манай шинэ хөгжил ахтай маань Бям Ням гарагийн ангиудыг бас хичээлдэг. За мөн бас Мегамар гэсэн өдрүүдэд ажлын өдрүүд бас гарагийн хичээл явагддаг. За энэ яадаг вэ гэхээр ер нь бол багш ажлын байран дээрээ ажлын бус цагаар одоо давхар хөгжих боломжийг бид бас олгож байгаа. Тэгээ энүүгээрээ одоо манай эсэлт бол маш их бас анги дүүргэлт их сайтай. Энэ нь бол одоо хөдөлмөрийн зах зээлд одоо бид бас нэлээд бас чанартай боловсон хүчнийг бэлтгэж байгаа нь харагдаж байгаамаа. За маш баярлалаа. Баярлалаа.
За тэгээд яг одоо ганцаарчлсан тийм маш эрч хүчтэй багш шүү. Мундаг шүү. Ер нь багш нар нь их мундаг багш нар байд юм байна. Ер нь шууд ингээд англи хэлний багшаас эхлээл харагдлаа л да тий. Бид нар нөгөө сургалтын чанар дээр илүү анхаарч байгаа гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө сурах орчингоо гоё болгоод бэлтгэсэн. Дээрэс нь багшлах хүмүүс маань маш их эрч хүчтэй. Бүгдээрээ яг бакалавр, магистр зэрэг цолтой ийм багш нар байдгаа. Тэгэхээр сургалтын эдгээр гол хүчин зүйлүүд болох багш, сургалтын орчин гэдгээрийг бид нар бас тодорхой хэмжээгээр сайн хангаж өгсөн гэж бодож байгаа. Тэгвэл манай суралцагчид оюутнууд ч гэсэн маш гоё одоо нөгөө сурах нөхцөл нь бүрдэж илүү нөгөө эрч хүчтэйгээр тий кайф авч сурах баг. За энд бас ямар нэг хичээл орж ах шүү тий. Шахаач яа би мэдчихээ. Зүгээр чимээгүй энэс чимээгүүл төрс авч. Хүний нөөцийн анги маань хичээлж байгаа. За хүний нөөц маань болохоор яаж ямар үеэр ямар өдрүүдэд ямар цагаар хичээлдэг вэ? За бас л хүний нөөцийн 1 жилийн анги, 3 сарын анги, 21 хоногийн анги гэдэг ийм 3 янз байгаа. Хүний нөөцийн 1 жилийн анги маань болохоор сартаа 1 удаа 7 хоног ирээд хичээлдээ суугаад явцдаг. Тэгээд нийтдээ ингэж явсараа дахин давтагдаж явсараа гадаж 8 удаа ирнэ. 8 удаа ирэхдээ нийтдээ 240 цагийн сургалтанд хамрагдаад төгсдөг байгаа даа энэ анги маань. За 5 дахь өдрийн хөтөлбөрийн сурвалжлах багийн чимгээ дандар 2 нь өнөөдөр Gem бол баруун дөрвөн замын цоо шинхэн баригдсан Gem Palace-ийн 14 дахь байрлах шинэ хөгжил академийн одоо сургалтын ийм сайхан 5 дахь орчинд суралцах одоо энэ анги танхимаар та бүхнийг аялуулад яг одоо номын санд орж ирсэн байна. За энэ их гоё номын сан байна. Оюутнууд манаас чөлөө цагаараа их ном уншнэз. Тийм манай оюутнууд суралцагчид маань ирээд одоо хичээлийнхээ хажуугаар ирээд номын сангаас ном авч уншаад бүгдээрээ 1 цаг ном авч уншичаад буцааж тавьчаад гаргач майл эсвэл багшаа би энэ номыг аваад гэртээ арья гэд ингээд авч явж уншичаад авчраад тавьдаг. Ингээд зориултын номын сан бид нар бас бэлтэж өгснөөрөө бас даваа талтай болж байгаа. За тэгээд дандар ихтэй хөрөөл ерөөсөө орж ирээд 5 дахь орчин нөхцөл суралцж байгаа байдал багш нарын бас сэтгэл суралцж байгаа. Одоо бас суралцагчдын сэтгэлийг бас сонслоо штэ. Миний хувьд маш гоё сэтгэл хангалуун байна. Ер нь ингээ ирж одоо хүүтэрж байгаа энэ үеэр бол гадаа маш их даарсан байж байгаа л орж ирэхэд 5 тухтай дулаан орчин гэдэг бол хамгийн чухал. Дээрээс нь багш нарын одоо явуулж байгаа энэ уур амьсгал надад бүр дэндүү их таалагдж байгаа байхгүй. Тэгээд орлого одоо дараагаас бас асуухад дахиад бас магадгүй сурвалжлагын дундаас үзэж байгаа юм гэж болно шүү дээ. Тэгэхээр яг ямар ангиуд эсэлт авч байна. Хямдрал урамшуулал тий энэ болгоныг нэг дахиад нэг хилээд өгөөч гэж хүсэх байна. Тэгээд мэдээж одоо 5 дахь сурвалжлагаас гурлаа өндөрлөнө. За манай мэрэгжлийн чиглэлийн ангиуд маань болохоор нэгтлэн бодох бүртгэл, хүний нөөцийн менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, тэгээд компьютерийн IT инженер, мэдээллийн технологийн анги гэсэн үг. IT инженер, график дизайны 3 сарын анги, дээрээс нь сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн, бүлгийн багш, туслах багшийн мэрэгчлэр эдгээр мэрэгчлүүдээр эсэлт авч байгаа. Тэгээд цагийн сонголт маш их байгаа. Хүмүүс маань манай пэйж хуудасаар хандаад биднэр рүү утсаа зохиод биднэр рүү залгавал бид нэр ингээд хангалттай мэдээлэл өгөөд энд суралцах бүрэн боломжтой байгаа. За урамшууллын хувьд гэх юм бол бид нар жилийн анги маань болохоор сая 800 мянган төгрөгнөөс хямдраад сая 400 мянган төгрөг болоод хямдарсан байгаа. Тэгээ маш гоё боломж юм. 3 сарын анги маань болохоор 900 мянган төгрөгийн төлбөрөөс хямдраад 800 мянган төгрөг болоод хямдарсан байгаа. 21 хоногийн анги маань 350 мянган төгрөгөөс хямдраад 250 мянган төгрөг болоод хямдарсан байгаа. Дараагийн 7 хоногийн нэгтгэс манай англи хэлний сургалт эсэлтээ дахин 2 дахь эсэлтээ аавна. Компьютерийн анхан шатны анги маань эсэлтээ аавна. Хүний нөөц маань эсэлтээ аавна. Нягтлан няруу эсэлтээ аавна. Ингээд хүмүүс маань бас нөгөө ажлынхаа хажуугаар бас хагас бүтэн сайн өдрүүдэд ирээд манад суралцах бүрэн боломжтой байгаа шүү гэж хэлээ. За яг одоо эсэлтээ авч эхэлж байгаа юм шиг үзэж шүү дээ. Тийм учраас
дэлгэсний дор байрлаж байгаа утасны дугаарууд руу яг одоо үзэгч та бүхэн маань уцтаад эсвэл яг одоо тэмдэглэж авчаад дараа нэг завтаа чөлөөтэй цагаараа уцтаад менежерүүдтэйгээ манай энэ шинэ хөгжлийн академийн багш нартай холбогдоод мэдээлэл аваад асуултаа асуугаад ирж уулзаад тэгээд анги танхимтайгаа танилцаад бас шинэ хөгжлийн академида сураарай гэж хэлмээрээ. За маш их баярлалаа. За баярлалаа. Манайхыг зориод ирээд сурвалжлага аваад бидний Одоо үйл ажиллагаатай танилцуулсан та нарт маш их баярлалаа. Орлого дараа гоё гастай зөөлөн өнгө айдуу. Тэгэхээр ингээд ер нь одоо энэ сургалтын одоо ийм гоё зөөлөн те одоо нэг мэдгэж байгаа үстэй те ийм гоё одоо явагдах нь бол угаасаа ингээд мэдрэгч байгаа байхгүй юу. За тэгээд хоёул өдөр цонхны тэнд очиод гоё харуулчаад ярилцлага өндөрлөх үү. За баярлалаа орлого дараа. Баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За тэгээд энэ хараа 14 давхар гэж байгаа. 14 давхарт айгүй гоё Улаанбаатар хот айгүй гоё харагддаг. Тэгээ энэдээс бит хоёр айгүй харал болчих واخ л та. Тэгтээ яг уу. Ингээд үзэгч маань хараарай. За. Ингээд сурах нь штэ та нар гоё байгаа тээ. Үнэхээр утаа багасч чийхгүй. Тэнгэр гоё зэлмэг хөх харагдаж байна, цэхэр харагдаж байна. Тэгэл үнэхээр гоё. Тэгээ баруун дөрвөн зам гэдэг чи ерөөсөө л хотын төв те. Тэгэхээр үзэгч та бүхэн маань цаг зав бүх зүйлээ зориулаад өөрийнхөө эрдэм мэдлэг, чөлөөт цагаа зөв болгосон өнгөрүүлэр өөртөө хөгжүүлээрээ залуусаа гэж уриалах байна. Сая үзэж та бүхэн маань одоо ингээл эхний танхимаас эхлээл харсан баг те. Хүүхэд одоо жоохон хүүхдүүдээс эхлээл хэдэн настай хүнч сурч болохоор те. Сурахад бол нас хамаагүй те. Нас хязгааргүй гэдэг. Тийм учраас та бүхэн маань өөрийгөө голгүй яг одоо өөрөө сурахыг хүсэж байгаа бол өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа бол зориод ирээрэй гэж хэлмээр байна. За ингээд шинэ хөгжил академик. За тэгээ 1 2 3 Шинэ хөгжил академик зориор дахиад хэлчихье. Шинэ хөгжил академийн зориор. За ингээ баяр таа үзэгчтэй. Студиэс уулзъя. За тийм.